За сайн уу. Сайн явж ирсэн үү. За хизээ ирв. Өглөө ирлээ. За. Тэгэл наашаа. За яаж ирв? Замын ундаа суугаад засаар шуураад дэлгэр авчихсан. Хэвлүүхэн яриа хээгүй зангаараа олны хайрыг татсан Баянгор аймгийн Загсумын залуу малчин ган хүрэл болон хотын бүсгийн Нандин цэцэг хоёрын маань нэвтрүүлгийн үеэр бие биедээ амлсан ёсоор бид иргэн сурвалж илж энэ удаагийн тусгай дугаараа бэлтлээ. Юу л энэ 2 хоног хуйлаас нэгнээс 100 орох зайг болтлоо явна. 5 сард очихсан тий. Би төлөг хөтлөөд очно гэж юм. Төлөг аа. Сургуулийн гадаа юу? Тий. Мэ цэцгний орн төлөг. Тэгээд дахиад нэг юм хэлчихье. Ган хүрлээ хонхны баяраар минь ирэхдээ төлөг биш миний зүрхийг аваад хүрээд ирээрээ. Тэг нандаа дээр очих чинь жоохон сандралтай байна. Өдөр чи сая нэлээд том юм нэг хальтны зүсүсээ харалцаад байна. Одоо ерөөхдөө очихгүй байж очихоос өмнө нэг цогцоо өстэй толгоогоо нэг цусуулчих юм уу гэдэг. Хас салаад руу авах гэж юм. Дөрөв гэсэн. За одоо ингээд хас мастер салаад руу орцгоо. Ир хүн хэлсэндээ имэйлтмөр харайсан даа гэж. Ивхав имэйлт хазаартай мороор гойдог түүнийг хос мастер салгууныхан гангалж байна. Хотын бүсгийн итгэл сэтгэлийг тээсэн 2 сарын хүлээлтийн эцэст болзоондоо тэр бэлэн. За ингээд нандигийн хонхны хоёр дээр ирлээ. Жоос энэ хонхны хоёр нь болох ч байгаа газрыг олохгүй жоохон төөрж бодлоо. Энэ тэр боллоо. Тэгээ ямар ч гэсэн олоод ирлээ. Нэвтрүүлэгт орсноос нэлээ явцааш өнгөрсөн байна. Нэлээ сансан байна. Нандаа дээр ирэх гэж хэмээг тууллаа. Шорон замаар гिचнээс нүдүүлчихвэл хэдэн километр ч явчихв. Тэгээд замд шороо зас гээл айгүй их бартаатай замыг туулж ирлээ. Тэгээд миний нэвтрүүлэгт орсноос хойш их мөрөөдөл олон зүйл миний бүтэмжтэй боллоо. Мөрөөдлийнхаа тайзан дээр гарч дуулсан. Тэгээд дард бүдгийг дуулаад ойлж сайдгоохоо ч. Эсвэл хамаат садангууд их магтуулсаа тэгээд миний хүү ээж аваар миний хүү битээ биеийн тоогоорой гэж олон түмэнд хайр хүндлэгт хүртсэн юм чи битээ биеийн тоогоорой гэж нандаа минь ирсэн чи гэрэлгээ нэмсэн юм байна. Одоо тэгээд саадах чинь дотор төгсчих шиг байна. Одоо хүлээж байна. Тэгээ одоо төлөв биш цэцэг авчирлаа. Одоо түрээ газар чи мал хөө оруулах чи бас хэцүү нэ. За яг ямар ч гэсэн орж очиж байгаа бол төлөгийг амлч тэгээ очиод аваад байсан. За миний хөө. За баярлалаа. За. Эрдэнэ багийн марга дэрбэн Коягийн мөнгө төвшин. За маш их үн цэнтэй диплом эзэн болж байгаа шүү миний хөө. За. Улам сайн суран сайн ажиллах шүү миний хөө. За баярлалаа. За энэ харцах чинь ингээд. За. Иш ороод. Сайн уу. За амлсан ярсараа төлөг үсцэлцэг байлтэрлээ. За баярлалаа. За ингээ хойлч боллоо шүү дээ. Өөрчн шүнжингөө явж байгаа ирлээ шүү дээ. Санаа сургууль чи энэ төгсөлтэй чи баяр болж байгаа газрыг олдгоо. Өөр Ирсэн баярлалаа. за баярлаа. Чи өстө хөөрхөн болсон байна шүү дээ. За баяр үргэлж. Баярлалаа. Би одохгүй энэ малчны дээд гэсэн. Тийм томтой болноо. За. За гараа дуулцъя. За баярлалаа. За зүгээр. Андорын оюун ахмадын төргөй За баярлалаа. Шилбүүрийн дээд юм дипломны баяр дээрээ. Хонхны баяр дээрээ за. 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 За энд мондөг хэрэгцээч базараа. За баярлалаа. Гатаж байгаа шүү дээ. За. За энэ нэсэ. За. Дүү сайхан болгоод.
ирээдүйдээ мундаг ихтэй За. Баярлалаа. хамгийн сайхан болсон. Аха. За. Зайлан шигч. Миний баяр юм уу? Чиний баяр юм уу? Өргөд нь унлаа. За алдчихгүй. За. Баярлалаа. Баярлалаа. За. Би шилбүрийнхээ дэдэ хонхны баярыг нэг ийм хийнэ. Баярлалаа. Ган хүрэл маань төөрч бодлон ичиж сандарсан ч амлалтаа биелүүлж Нандин цэцгийн баярт мөчийг хуваалцлаа. Одоо харилцаа ямар байгааг оролцогчд маань нууцлахыг хүссэн юм. Амьдралын замд хөл нийлэх хэсгийг тэдний маань чин зүрхэл мэднэ. Залуу насны сонирхолтой болзоо дурсамжийг бүтээлсэн хоёр оролцогчдоо гинийн бүхнийг хүсье.